Арчилсан хүчний холбооны ээлжит бус 4-р чуулган болж улсын хурлын гишүүн Эрдэнэгийг 100% саналаар Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм а. Чуулганд нийт 110 гишүүн оролцохоос 90 гишүүн хүрэлцээрж 81.8% эрсдэлтэйгээр хурал эхэлсэн. Чуулганыг нээж хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд улсын хурлын гишүүн Эрдэнэ өгүүлсэн юм а. Үүний дараа Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгч энэхот үүрэгт ажиллах хүлээлгээ өгч холбооны бэлэг тэмдэг болох шонхрыг шилжүүлэгч нийт гишүүдтэй амжилт хүсэж хамтран ажиллахаа мэдээллээ. Арчилсан хүчний холбоо одоо Арчилсан намын нэрд байгууллагууд тэр болгонтой ажил дээр харилцахын зарчимтай болж байгаа учраас энэ алхмыг хийж. Тэгээд энэ чуулганаас сонгогдох Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгчид миний өрөөнд ирдэг тэр том шонхрыг шилжүүлж өгөөд явна. Энэ удаа шилжиж явах. Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгчийн өрөөнд байдаг аппаачны өрөөнд байдаг бэлэг тэмдэг байгаа. Арчилсан хүчний холбооны ерөнхийлөгчийн бол үүрэгт ажиллах хүлээлгээ өгсөн тул дараагийн тэргүүнийг сонгох санал дураалт явагдсан юм а. Энэ удаагийн чуулганаар Арчилсан хүчний холбооны зохион байгуулалт дөрвөн болон 90 хонд болох их хурлын тавыг батллаа. Хэлцэх асуудлын өмнөх чуулганы тэргүүлэгч 3 хүнтэй байхаар санал дэвшүүлж дэмжигдлээ. Үүнд Одон Туяа ган хуйг Бацанд нарын нэрийг дэвшүүлсэн юм. Харин ган хуйг гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ татаж оронд нь залуу төлөөлөгч алзахгүй дэвшүүлснээр дэмжигдлээ. Өнөөдөр Арчилсан хүчний холбоо маань байгуулагдаад 4 жил болжээ. Он гараад өдөр онцлогоор тэмдэглэнэ. За энэ хугацаа хэдийгээр урт ч гэсэн бид Монголын улс төр нийгмийн эдийн засагт аль хэдийн өөрийн гэсэн орон зай бий болгож чадсан. Бид өнөөдөр улс төрийн голлох тэр одоо үйл ажиллагаанд амьд ийм одоо нөлөөлөл үзүүлж чадах хэмжээний томоохон улс төр олон нийтийг байгуулж дэлгэж чадсан байна. Энэ бол бидний хамтын үйл ажиллагааны үр дүн гэж харж байгаа. Чуулганы тэргүүлэгчдээс хурлын дараагаар Одон Туяа гишүүн сонгогдлоо. Түүнчлэн тооллогын комиссийг мөн 3 хүний бүрэлдэхүүнтэй байхаар санал хурааж өөрийн Туяа Цэнцрүүн ганц тулга нарыг сонгосон юм а. Редакцийн комиссар Наран Туяа Халиуна нарыг сонгосон юм а.